Үнэт эдлийн дэлгүүрт орсон хулгайн хэрэг шуурхай илрүүллээ. Тодруулбал энэ оны 4-р сарын 13-ны өдөр Чингэлдээ дүүрэгт байрлах үнэт эдлийн дэлгүүрийн хаалгыг эвдэн орж алтан бөгч 50 ширхэг, алтан хос эмэг 50 ширхэг, монетон бөгч 50 ширхэг, за алтан аяг 2 ширхэг гих зэрэг алт монетын эдэл хулгайсныг цагдаагийн албаагчид шуурхай эрен сурвалжилж эзэн холбогдогчийг олж тогтоон алдагдсан эд зүйлсийг бүрэн хүлээлг өгсөн. За уг хэргийг гудамж талбай олон нийтийн газарт байршуулсан камерын хяналтын тусламжтай илрүүлсэн ба цагдаагийн байгууллагаас аймаг нийслэлийн нутаг дэвсгэрт олон улсын стандартад нийцсэн камержуулах ногоон бүс төслийг 2022 оноос хойш хэрэгжүүлж байна. За өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 85290 камер байршуулсан. Камер ашиглалтад нэвтрүүлснээр 2024 онд л гэхэд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлж, за 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суугаа газраас алга болсон 200 хүүхдийг олж тогтоон эцэг их асран хамгаалагчид нь хүлээлт өгöd байна.